Хэрлэнгийн дуулахыг сонсох би их дуртай. Хэрлэнгийн дуусныг сонсцоход надад ямар сэтгэл төрдөг гэвэл ямар сайн дуулч юм бэ? Ямар мундаг дуулдаг юм бэ? Ямар их эрдэнэтэй хүн бэ? Тэхээсээ илүүтэй надад тийм хайрлах, инрэх сэтгэл үлдээдэг. Энэ сэтгэл үлдээж байгаа л монголчуудад өнөөдөр хамгийн хэрэгтэй гэж ингэж би боддог. Дуучин хэрлэн концертын тоглох гэж байгаад их баяртай байна. Өнөөдөр тиймэрхүү дуучны дуулахыг сонсох хэрэгцээ бол байна. Их орон, амд нөхөд, ийм элбэрэл, хайр, түүний утга учирын тухай дуулдаг. Тийм учраас ийм утга учир бол бидэнд хэрэгтэй байна. Сонсох. Хичнээн олон концерт үзэгч та очиж үзсэн ч гэсэн хэрлэнгийн концертыг очиж үзэх, хэрлэнгийн дуусныг биеэрээ сонссноор манай орчин цагийн дууны урлагийн бүрэн бүтэн байдалтай танилцахад нэмэр бол 2016 оны анхны рок попын оддын цудралт 2017 оны 4-р сарын 7-нд 19 цагаас UB Palace Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин хэрлэнгийн дуусан мөн зохиосон дуунуудаас бүрдсэн андын чамайга үрдэхэн тоглолтод та бүхнийг урьж байна.